Сайн байцгаана өрхөн хүнд сонсогчдоо. Их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэх гэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хойморт бид Монгол улсын эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан гал хоолнд үндэсний хөдөлгөөний тэргүүн мөнхөө гогоо урьж ирүүлээд байна. Бидний байна уу та? Сайхан урьж байна уу? Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн бидний ярих сэдэв болвол гэр бүл. Гэр бүлийн асуудлыг эргэн тойрон бид нэр хөндөж ярих болно. Тэгэхээр хот суурин газар ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл сайнаарч саараарч бие биендээ нөлөөлж идэг. Ийм учраас эргэн хувь хүн, өрх гэр бүл, албан байгууллага хамт олон бүхэн энгийн боловч анхаарах олон асуудлыг хэвшил, хэв маяг, амьдралын дэг жаяг болгосноор хотын бургалсан амьдралын хэмнэлийг илүү зөв, стрессгүй, тайван болгож оруулдаг билээ. Ийм учраас бид их хотын зөв хэмнэл нэвтрүүлгээ хөндөн ярилцдаг юм аа. За ингээд гэр бүлийн эргэн тойронд ярих асуудлаа ярилцж эхлэе. Тэгэхээр ер нь миний ойлгож байгаагаар бид ер нь бүлгээр л амьдарч оршдог. Ганц хүн гал болдгоо, ганц мод ганц хүн айл болдгоо, ганц мод гал болдгоо гэдэг. Тэрнтэй адилхан өрх гэр бүл. За ингээд засаг захиргааны нэгсээр харахаар л хэсэг, баг, хороо тэгэл хот аймаг ингээд улс төв дэлхий гэдэг. Тэрний цаана бол дандаа л нэг ийм хамтарсан, бүлэглсэн ингээд ийм тийм нэгжүүд яваад. Энийн хамгийн жижиг хэсэг буюу хүн өөрөө төлөвшөөд бий болоод өсөж хөгжөөд амьдралынхаа насан туршийн хүмүүжлээ авдаг орчин бол гэр бүл юм аа. Тийм учраас энэ гэр бүл гэдэг асуудал үнэхээр маш чухал бөгөөд маш том асуудал. Өнөөдрийн сэдвэрээ бид нэр гэр бүл болно гэдэг бол өөрөө зүгээр л нэг хүмүүс хайр дурлал сэтгэл санааны хэрэгцээн дээрээ тулгуурлаад ирээдүйн хариуцлагагүй үйлдэл хийдэг тийм нэгж биш юм аа гэдэг асуудлыг бас энэ залуучууд энэ олон түмэндээ бас хандаж энэ талаар бид нэр энэ мөнхөө бахан яриаг бас сонсъё гэж ингэж бодож байгаа. Ингээд гэр бүлийн хүмүүжил бие хүнээс бие хүний хүмүүжил болоод гэр бүлээс эхэлдэг гэдэг талаар та эхлээд бидэнд бас нэг товч ярьж эхлэх үү. Тэгээс эхлээд гэр бүл гэдэг том асуудал хөндмөр санагдаж байна л да. Та нар маш чухал асуудал хөндөж байгаа юм байна. Яагаад тэгэхээр ерөөсөө аливаа улс үндэсний оршин тогтнох бичил орчин бол тэр үндэсний гэр бүл. Тэнд бид ямар хэмжээгээр төлөвшүүлж тэр үндэсний дэвшил соёл уламжлалыг хэрхэн өвлүүлж тэр иргэнийг хэрхэн төлөвшүүлснээс тухайн орны тусгаар тогтнол, хөгжил цэцгэлд тэр хүн ардын амгалан тайван амьдрал шууд шалтгаалдаг. Зарим хүмүүс яг гэр бүлийн хувийн асуудал гэж ингэж авч үздэг. Тэр бол хувийн асуудал огт биш. Яагаад тэгэхээр гэр бүл гэдэг бол жижиг төр гэж ингэж ярьдаг. Гадаад харилцаатай, дотоод харилцаатай, биологийн хүн амын өсөлт, соёлтой, бүх юмтай байж байгаа юм. Хэрвээ гэр бүлд ямар нэгэн асуудал өөрчлөгдөхөөр төр улсад тэр нь нөлөөлдөг. Төр улсын ямар нэгэн бодлого хэр буруу явбал тэр нь гэр бүлд нөлөөлдөг. Бид гэр бүлийн хувийн асуудал гэдэг их буруу хандлагатай байдаг байхгүй. Энэ улс оршин тогтнож хөгжин цэцгэлэх хэсэг нь гэр бүлээ бид хэрхэн төлөвшүүлж Монгол хүнээ хэрхэн Монгол дархлаатай, Монгол бахархалтай хүн болгож чадав. Гэр бүлийн амьдрах тэр соёлыг хэрхэн эзэмшүүлэх гэдгээс л бүх юм шалтгаалдаг. Энийг бол хүн төрлөختний түүхэн соёл чинийг баталсан. Өөрөөр бас 50000 жилийн өмнө моногам гэр бүл байсан гэдэг эрдэмтэд гаргаад ирсэн байна. Тэрний үхээр нэг эхнэртэй, нэг нөхөртэй тийм гэр бүл байжээ гэдэг. Энэ нь эргээд тэр улс үндэсний суурь оршин тогтнох, соёл нь уламжлагдах том суурь болж идэг. Ер нь гэр бүл улс орны эдийн засаг бүх юмд шууд нөлөөлж идэг тийм нийгмийн том суурь шүү дээ. Хондоо хоёр хүн гэртээ муудалцаад нэг алгадчихвал цагдаа дуудана. Тэр салаад явчихвал хүүхэд нь эцэг ихгүй гэдэг юм. Өнцөрл нөгөө эцгийн хайрын дунд хүмүүжиж чадахгүй байдаг юм. Тийм учраас хөдөлчний соёл эцэггүй хүүгийн толгой том, ихгүй охины бөкс гэдүүн гэдэг. Нөгөө гэр бүл эцгийн харцсан дор эхийн хайр халамжинд Монгол хүн төлөвшөх ёстой гэсэн нүүдэлчний соёлыг
маш том одоо сургууль байж байгаа байхгүй. Тийм учраас та нар гэр бүлийн энэ асуудлыг хөндөж ингээд тавьж байгаа чинь зөв. Би бол гэр бүлийн асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагад 23 жил ажиллаж байгаа хүн л дээ. Зүгээр өөрийгөө сурталчилчаад. За бид бол 3 үндсэн зорилго тавьж ажилладаг манай хөдөлгөөн, галгууламж үндэсний хөдөлгөөн гэж 40 гаруй одоо Монголын нэртэй том эрдэмтэн эмэгтэйчүүд санаачилсан одоо 11 аймаг салбартаа тийм сая бид ард түмэндээ зурвалж Монгол гэр бүлийн ширээний ном гэж 42 хэвлэлийн хуудас номыг 2 жил 40 гаруй хүн ажиллаж иж гаргаж тавилаа. Бидний эрхэм зорилго ерөөсөө нэгдүгээр Монгол хүний гэр бүлийн боловсрол дэвшлүүлье гэж. Энэ тог нэмрэн оруулъя гэж. Хоёрдугаарт Монгол төр гэр бүлийн асуудал хариуцсан мэрэгсэн үндэсний тогтолцоотой байх ёстой. Энийг төр засагтан ойлгуулъя. За гуравдугаарт бид Монгол гэр бүлийн дэмжих түүнд үйлчлэх төрийн бодтой үйлчилгээ бий болох ёстой гэж. Өөрөөр хэл өнөөдөр эрдэмтдийн судалснаар Монголд бол нэг 10 орчим хэв шинжийн гэр бүл байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 10 орчим хэв шинжийн гэр бүлд Монгол төрийн үйлчилгээ. Өөрөөр хэл багийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан тэнд ямар зөвлөгөө өгөх вэ? Яаж ажиллах вэ? Ямар төрийн үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг чинь эргээд асуудал байна. Ийм л 3 асуудал дээр бид одоо төвлөрч ажилладаг. Тэр 2 ч удаа онл практикийн том хурал хийсэн. Нэг удаа 2004 онд үндэсний хэмжээний том судалгаа хийсэн. Тэгээ хамгийн сүүлд энэ боловсрол дэвшлүүлэх ном гэж яг гоо гэр бүлийн хуулийн дээр бид бас ажлын хэсэгт нар тодорхой ажил санал тавьж байгаа л да. Тэгэхээр энд зөвхөн төр улсыг харж суух биш. Монгол хүн өвгдийн ёс ондол зүйлэхгүй амьдардаг гүн ухаантай ард түмэн бит. Тэр өвгдийн ёс ондол зүйлэхгүй амьдрахын тулд үр хүүхдээ бид удам судар өөрийнхөө дэвшилт уламжлалаа өртөөлж явах Монгол хүн болгоод төлөвшүүлэх ёстой. Одоо бидэнд энд бол тодорхой гажууд л өсчихэд байна л. Бараг л Америкт явчихад гадаадд нэг сургууль сурчих бол бараг л хүн болцсон юм шиг. Хэдэн сургуулийн дипломтой махан магистр хамгаалсан юм гэж. Яг нарийн ярвал дэлхийн боловсрал гэдэг чинь асар том бизнес болцсон зүйл шүү дээ. Яг нарийн ярвал. Тэгэхээр эхлээд бид Монгол хүнээ төлөвшүүлж энэ гэр бүл бэхжүүлж, батжуулж, боловсрал олгож энэ эзэн Чингис гэж хээжин дэлдээд байгаа энэ галгууламтыг 21-р зуунд өртөөлж явах тэр хүмүүсээ өсгөж өндөлөх нь өнөө үеийн та бидний хамгийн чухал эрхэм зорилго юм аа л гэдгийг эхний удаа би тэмдэглэж хэлье гэж бодож байна шүү дээ. Маш чухал. Тасаа яриандаа хэллээ тэр Монгол гэр бүлийн ширээний ном гэдэг. Тэгэхээр гэр бүлийн боловсрал гэдэг бол одоо зөвхөн танхимд сурах, за мөн одоо төрийн үйлчлэгийг авах нас гадна тэр одоо ном гэдэг бол өөрөө бас аюу том өөрөөсөө боловсруулах, өөрөөсөө суралцах их сайхан тийм их үүсвэр бий болсон юм байна гэж надад санагдлаа л да тий. Тэгэхээр энэ номыг одоо олон нийтэд хүртээх одоо ямар арга хэмжээ авч байгаа юм бол Үгүй яг одоо бид өөрийнхөө хэмжээгээр сурталчлаад манайх 11 аймгийн одоо тэр салбар байгууллагын дээр маш олон хүн захиалж аваад бид үндсэндээ 2000 бараг 3000 шахуу хүмүүсийн гар дээр очиулаад байна л да. Тий. Хүмүүс бол маш их сонирхож байгаа. Ер нь энэ чиглэлээр нэг юм харьцангуй бас их биш юм байна. Голдуу эрдэмтдийн судалгааны болон янз бүрийн тийм байдаг юм. Яг тэрэн дээр ухаанда бэр гойдаг заншил гээл ихэд чинь дөрөвдүүд яадгийн халахчууд яадгийн урангаханууд яадгийн бүрээдууд яадгийн гэд бид тэрийг оруулж ирсэн шүү. Удмын одоо тэр юу хөтлөх угийн бичиг хөтлөх соёл гээл энийг чинь яаж хөтэлдэг гээл. За тэгэл зочин яаж хүлээж авах уу, яаж ямар бэлэг өгөө сайн байдیں۔ Тийм ээ. Эхнэр нөхрийн харилцаа гэж юу юм? Ахмад насантайгаа яаж харьцах юм? Тэ. Тэгээд Монгол гэрээ хүртэл яаж барих уу, яах уу гэдгээс эхлээд бүх юмыг оруулсан. Тэгээ гэрийн төсөв гэж юу байдیں۔ Яаж одоо орлогоо зөв хуваарлах уу? Тэгээ манайхан чинь Хонда герман хүн олохтой биш, хэмнэхтэй гээд. Хятад хүн олохтой биш, хоримтлын өсгөлтэй гээд. Энэ соёлыг хүртэл монголчууд чинь их мундаг бас барьж явсан юм ард юм шүү дээ. Гэтэл өнөөдөр бид яг залуу үедээ тэр соёлыг одоо сургаж, эзэмшүүлж чадж гэнэ үгүй юу гэдэг чинь өөрөө эргээд асуудал шүү дээ. Манай найз анги тийм юм өмссөн байлаа, над тийм юм алга, аава ээжээ тийм юм авчаагүй гэдэг. Одоо сургууль сурч байгаа оюутнууд чинь ээж аваас машин нэхэд одоо малчтай яваад уулзахар чинь тэгж ирэх шүү дээ.
Манай энгийн төдөн машинтай биел байхгүй аавуудад машин авчих гэдэг. Өшөө төлөврийн төлөөд өшөө дээр машин авчих юм байна. Эдэн малаа зараад тий. Эндээс эхлээд бид хүүхэд залуучуудаа яаж төлөвшүүлэх үү? Өмч хөрөнгөдөө яаж харьцах ёстой? Ерөөсөө нүүдэлчний соёл бол адууныхан гэрээр эрсгэлж хүнжлийн гэрээр жийж бай гэсэн гүн ухаантай соёл. Та юу бүтээж юу хийж чадж гэнэ үү? Түүндээ сэтгэл ханамжтай бай гэсэн. Ерөөсөө гэр бүлийн асуудал өнөөдөр ганцхан манай асуудал болоогүй. Дэлхий нийгмийн бүх арга хэмжээг гэр бүл төвлөрүүлж явуулдаг шинжлэх ухааны болон практикийн одоо тийм зүйл нэг нь шилжчихсэн. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж ярих юм уу? Зөвхөн өрх тулгуусан эмэгтэй гэж ярих уу? Зөвхөн одоо өндөр настан гэж ярих уу? Гэж биш тийм хүүхэд яг тэр гэр бүл гэдэг нь бол тэр орчин байх ёстой. Ягаад гэхээр хүний амьдралын 3/2 нь гэр бүлийн орчинд өнгөрдөг. Тэр орчин хүн дээлтэй байж бич тэнд их одоо өндөр эд аж ахуй байхасаа сэтгэл зүйн болон хүн төлөвшөх дараа үе төлөвшүүлэх тийм том хүмүүжлийн бөгөөд сэтгэл зүйн ёс суртахууны орчин байх ёстой. Тийм байх. Та нар сая өнгөрсөн жил дэлхийн хамгийн баян хүн Бурхны оронд явахдаа хүн төрлөختөн захиасаа хэлсэн шүү дээ. Байдлын эзэн санаж байгаа байсан. Санаж. 300 саяын машин, долларын машин унлаа яла. 300 долларын машин унлаа яла. Миний хамаг нас одоо юунд зарж юу? Би гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн халуун дулаан уур амьсгалыг одоо баг үнэлж мөнгө гэдэг юмны төлөө одоо ингэж явсан маань. Хит явсны үр дүн. Одоо өнөөдөр яг ингэж явхад над тэр ямар хэрэг байна вэ? Ингээ бодохоор хүн төрлөختөн энийг ч эргэж бодох ёстой юм байна гэж тэр хүн одоо хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бол бид бодох ёстой. Тэгээд монголчуудын гэр бүлийн соёлын 3 том одоо үн зүйл байдаг л да. Тэр эв эрхмэлж, эрдэм дээдлж, хөдөлмөрч шамдаж ягс. Нүүдэлчний соёлын 3 үн зүйл энэ шүү дээ. Эв эрхмэлнэ гэдгийг чинь нэгдүгээр тавч үзчихсэн байхгүй. Айл хүний амьнаг, сахал хүний санаа нэг гэж, тийм ээ. Цовж явсан бараас цуглж явсан шаазгаа хүчтэй гэж. Өнөөдөр Монгол цовж явсан бар гэдэг бай. Цуглж явсан шаазгаа гэдэг. Энэ бүхэн чинь эргээд гэр бүлийн амьдралыг. Одоо хөдөө явах чиг сонио шүү дээ. Гэр бүлийн 2 хүн нэг нь 2 намд байдгийг. Би тэгээд тэгдэг байхгүй. Та 2 чинь нэг тэгж яхаар энэ 2 намд байдаг. Дараа та зовлон мэдэхгүй. Нэг нь ялчхаар энэ чинь жаахан ажил явах байждаг байхгүй. Эндээс эхлээд бид үнэхээр төрийн төвшинч энэ асуудыг бодох ёстой. Иргэний төвшинч бид бодох ёстой. Асар том асуудал байхгүй. Энэ гэр бүл хувийн асуудал гэсэн энэ буруу одоо хандлага, ойлголт, арга зүгээсээ бид салах ёстой. Гэр бүл аз жаргалтай, сэтгэл хамгаалан сайн сайхан байж Монгол эх орн хөгжин, Монгол хүн хөгжин. Бид хойч үедээ энэ галгуурамтай өртөөлүүлж энэ одоо түүхэн өргөө биелүүлнэ л гэдгийг бид тал талдаа бодох ёстой. Та сая эхнэр нөхөр хоёрын тухайд ярьлаа л та. Тэгэхээр нөгөө гэр бүлд болж байгаа бүхэн нийгэмд бас тусгалаа өгч гэдэг шүү дээ. Нийгэмд болж байгаа бүхэн эргээд гэр бүл тусгалаа өгч идэг гэж хэлдэг. Тэгэхээр энэ яг одоо бодит өнөөдөр Монголын нийгэмд яг тусгал нь харагдаад байна гэж миний хувьд залуу хүний хувьд бодож байна л да. Энэ тухайд та тайлбарлавал. Үнэн шүү дээ. Одоо жишээлбэл гэр бүлд хүмүүс ажил орлогогүй ингээд амьдрал чиглэхээр нөгөө бизнес эрхлээд юмаа зардаг улсын чинь юм эдийн засгийн юунд ингээд нөлөөлөд явж. Тэд нэр бүхэмдээ хоорондоо муудалцаад одоо янз бүрийн болохоор нөгөө цэрэг цагдаа хүчний байгууллага гээд за тэгээ дараа нь гэр бүл салахаар юу болох вэ гээд өнөөдөр шүүхийн тогтоол гараад хүүхдийн тэтгэмж төлөхөөр үүрэг хүлээсэн хүмүүсийн 62% хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй байна шүү дээ. Манай хөдөлгөөн сүүлийн 15 жил нэг бол одоо төрийн сан байгуулаач, нэг бол эмэгтэйчүүдийн банк байгуулаач гэдэг олон улсын туршлагыг бид тавьж гэр бүлийн хуулийн хүртлийн талаар нэлээд санал одоо бид тавьсан. Бусад оронд чинь энийг шийдсэн тийм арга байдаг байхгүй юу? Төрийн сан гэчгээд тэгээд нөгөө сар өрөвдөг тэтгэврийн тэр хүүхдийг одоо хоолтой, зөх хэмжээтэй амьдралын төвшөнтэй байлгахын тулд өгчөөд тэгээд төлөх нөхрөөс төр гаргуулж авдаг. Гаргуулж чадахгүй төр өөрөө тэрийн санхүүгийг нөхөж байдаг. Бүр ийм систем байгаа шүү дээ. Энэ чинь иргэн дээлтэй арга хэмжээ байхгүй. Гэтэл өнөөдөр хичнээн өрх толгоолсон эмэгтэй хүүхдийн тэтгэмж авч чадахгүй яаж амьдралын төлөө одоо бид зовж байгааг харж байна шүү дээ. Эндээс эхлээд гэтэл олон улсын хичнээн конвенцэд орсон мөртлөө бид нөгөө гэрээр хийдэг ажил
хоригдуулсан цагтаа ажил нөгөө хүүхдээ харж явах үед одоо ямар нэгэн орлого олох боломжийн гэдэл эрх зүйн маш олон зохицуулт хийх ийм шаардлага бий болж байгаа байхгүй. Бид 20 гаруй жил энэ асуудал тавьж одоо төр засагт энэ юм хүргэж байгаа юм хүмүүс л дээ. Энийг манай шийдвэр гаргагчид төр барьж байгаа улс бол хамгийн түрүү Монгол гэр бүл бид аз жаргалтай сэтгэл ханамжтай байх энэ асуудал дээр бодох ёстой. Монгол тийм боломж бүрдэхэд ядарсан орн биш ээ. Энэ өргөн сайхан байгаль дэлхий 70 сая малтай. Тэгээ өнөөдөр малаа сайх хүн нь олдохгүй. Ингээ сууж шүү дээ. Одоо цагаан эдэгээ чи харчихал да. Одоо хам ямар янзтай байна. Гэтэл би одоо сүүлийн 3 жил ямар санал тавьж байна вэ? Малчны хөдөлмөрийг мэрэгшүүлээч. Агро малчин, зоо малчин, менежер малчин гэж бэлдээд дээр үед энэ чинь хэн бэлдэж ийсэн? Эмээ өвөө ээж аав нь өөрийнхөө хүүхд энэ хөдөлмөрт мэрэгшүүлж бэлдэж ийсэн байхгүй. Гэрүүлийн боловсруулаар энийг болгож ийсэн. Тэгээд тэр 1000 малчинд очиод гэрээгээр ажиллаж байгаа малчны эрх зүйг яаж хамгаалах юм? Ямар байх юм гэдэг тэр бие даасан хуулийг гаргаж өгөөч. Шилгээл би сүүлийн 3 жил бас энэ талаар санал тавьж байна. Одоо хөдөөгөр явахаар янз янзын юм ярьцгаах юм. Янз янзын юм ярьцгаах. Гэтэл бид ажлын байр байхгүй байна. Заавал гадагшаа явна гэнэ. Малчны холбооны хүн хэлж ийлээ шүү дээ. Мал өгье, гэр өгье, салин өгье. Тэгээд малчин ирж хийгээч хэр хүн олдохгүй байна. Ажил хийх хүн олдохгүй байна. Эндээс эхлээд бид бол ядарсан ард түмэн биш ээ. Бид энэ боловсролыг, энэ хандлагыг, энэ Монгол орны онцлогийг өнөөдөр 21 дугаар зуунд яаж авч явах гэдэг хөгжлийн бодлого маш сайн тодорхойлох асуудал. Тэнд чиглэх асуудал. Яг нь сая их хурлаар ярьж байгаа шиг энэ алсын хараа 2050 гэдэг. Энэ дотор харин тодорхой хэмжээгээр туссан байлаа. Би ерөнхий сайдын орон тооны эс зөвлөх гэдэг үүрэгтэй байдаг. Хүний хувьд энийг уншиж санал ондоо өсөлдөө. Ер нь бол суур тавьж юм лээ. Цаашдаа боловсронгуй уулах, сайжруулах юм бол зөндөл байгаа байх л да. Энэ эргээд гэр бүлийн амьдрал, Монгол хүний амьдрал асар том одоо өр нөлөө өгнө гэж би найдаж байна. Ер нь монголчууд чинь бодлогын тодорхойлж ирсэн ард түмэн шүү. Тэ 24 онд үндсэн хууль бүгд найрамд тулцтай болно. 40 онд хөрөнгөний ус хөгжлийн замаар явна гэл. 60 онд социализмын материал техникийн бааз байгуулна. Одоо бид чинь 90 онд би чинь үндсэн хууль баталсан хүний нэг л дээ 9 эмэгтэй нэг. Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулна гэсэн. Гэхдээ тэр нөгөө хүмүүнлэг юм хаа юу вэ? Нөгөө ардчилсан иргэний нийгэм хаа. Энийг бид бодох ёстой, үнэхээр бодох ёстой. Тийм л юм. Энэ эргээд гэр бүлийн амьдрал асар том одоо сайхан орчин бүрдэх, эрх зүйн, хүнлэг одоо юу гэдэг харилцааны ёс зүйн олон орчин бүрдүүлэх суур болж явах ёстой байхгүй. Гэр бүл бол ер нь ингээд яг ингээд таны ярианаас сонсоход болон ер нь ингээд амьдралаас урган гарч ирж байгаа зүйл бол гэр бол ерөөсөө тухайн хүний, тухайн хүмүүсийн амьдралын утга учир. Ерөөсөө тэднийхээ төлөөл сайн сайхан амьдрахын тулд нэг хэсэг нь одоо их мөнгөтэй байвал гэр бүлийн сайхан болно гэж бодоод явсаар байгаа л нэг мэтгэдтэй одоо нөгөө мөнгөнийхөө үн цэнийг хэрэгсэн ч юм байхгүй гэр бүлдээ аз жаргалаа түгээсэн ч юм байхгүй ингээд байдаг түрүүний жишээ хэллээ шүү дээ. Тэгэхээр ер нь гэр бүл болно гэдэг бол зүгээр одоо ингээд нийтлээ ингээд байдлаас харахад за ямар нэгэн ажил өөрөө ямар нэгэн зүйл өөрөө хариуцлагатай эхлэхэд заавал бэлтгэл хэрэгтэй. Бэлтгэл. Тэгэхээр бие нөслөө том боллоо. Ээж аваахаа одоо хайр ивэлд өсөөд өрх гэр тусгаарлах боллоо. Нас нь боллоо одоо. За тэгээд тэр хүн тэгвэл бие нөсөөд идэг. Тэр хүн өөрөө гэр бүлийн өрхийн одоо нэг гишүүн болно гэдгийг эмэгтэй талаасаач, эрэгтэй талаасаач өөрсдийгөө бэлдсэн үнийг өөрсдийгөө тий. За ингээ харж ах за боловсралтай болчин тэгвэл би одоо яа чин санхүүгийн жаахан боломжтой болчвол энэ чинь гэл тэгээ ерөөсөө нөгөө хамгийн гол нь би энийг ингэж боддог байхгүй юу. Харилцаа хандлагын асуудал. Өөрөөр ирээдүйд би эхнэр авж байгаа хүн эхнэрийнхээ сайн болон саар бүх юмыг хүлээн зөвшөөрч тэр хүнийгээ одоо болон үр хүүхдээ сайн сайхан амьдрахад л тэр хүн өөрийгөө ямар нэг байдлаар сэтгэл санааны хувьд бэлдэх нэг. Хоёрдугаар нөгөө хүнээ бас өөртөөгөө одоо цуг амьдрах тэр зам руу
бэлтгэх тэр одоо юунд нэг суралцсан байх хэвээр урьдчилаад мэдээж хэрэг зөндөө зөрчил гарна, зөндөө асуудал гарна те. Энэ бүхнийг яаж одоо нөгөө хүн чинь менеж болох вэ гэдэг юм уу. Тэгэхээр миний зүгээр энд тодорхой ингээ хэлэхэд бол гэр бүл болоход заавал бэлтгэл хэрэгтэй. Тийм үү? Бэлтгэл. За тэр бэлтгэл гэдгийг юу гэж ойлгох вэ? Яаж бэлтгэх ёстой юм? Хувь хүн өөрөө яаж өөрийгөө тэргээ бэлтгэх ёстой юм? За сургууль соёлоос багаас нь эхлээд одоо нэг хаалттай айгүйх олон сэдвүүд байдаг шүү дээ. Одоо тэр сэдвүүд өөрөө ямар байдлаар нээлттэй байх ёстой юм? Гэр бүлийн сайхан төвүүд бий болох ёстой юм уу? Одоо төрийн янз бүрийн үйлчилгээнүүд энд орж ирэх ёстой юм уу? За ингээд танах жишээлбэл гал голомт хөдөлгөөн гээд одоо гэр бүлийн тэр бичил орчин хамгийн бичил орчин болж байгаа гэр бүлийг одоо хөгжүүлэх, бэхжүүлэхэд бас ингээд чамгүй те олон жилиндээ зүтгээ явж байна. Тэгэхээр энэ бүх юм дээр одоо бидэнд юу одоо илүү хэрэгтэй байна вэ? Энэ залуучууд юуг анхааруул одоо зүйтэй болоо гэсэн тийм асуудал руу жоохон хөндөж ярих уу те. Тэгээд зөв нэгдүгээр тань чинь төрийн гэр бүлийн талаар явуулах асар том зэгстэй бодлого байх хэрэгтэй. Энэ бодлогоос гадна Монгол хүнд гэр бүлийн боловсрал олгох бүхэл бүтэн тогтолцоо байх хэрэгтэй. Зөв. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургууль тэр гэр бүлийн хичээл орж явах ёстой биш. Манайхан одоо тэр эдийн гэр бүлийн хуулийн тэр асуудлыг оруулж байгаа. Тэр бол би хуулиар батлагдана байх гэж найдаж байна. Ерөөсөө одоо улс орнуудад тэр чинь сургуулийн хичээлд орсон байдаг. Би түрүүн хэлжсэн эрүүл мэндийн хичээл. Венгерт би бүр эвлийн ажилтан байгаад очиход 6 дугаар ангийн хүүхдүүд гэр бүлийн хичээл орцсон. Дадлах хийж байгаа байхгүй. Тэгсэн эрэгтэй хүүхдүүд хүүхэд өлгийдээ. Эмэгтэй хүүхдүүд газ түг зангид байна. Тэр чинь нөхрийнхээ газ түгд одоо зангиж чаддаг эхнэр хэр олон байгаа юм. Хүүхдэн өлгийд зөв өлгийчдэг аав өнөдөр хэд олон байгаа юм. Эндээс эхлээд тэр гэр бүлийн боловсрал гэдэг юм чи. Энэ чинь ганц өнөөдөр ярьж байгаа юм биш. Оросын агууг сургууль хүмүүжүүлэгчийн хэлсэн үг байдаг юм. Хүн бүр математикч юм уу, физикч болох албагүй. Харин хүн бүр эцэг өгөөд их болно. Улс үндэстэн энэ эцэг их нь тэр бага наснаас нь эхэлж бэлдэх хэрэгтэй маа гэж. Энэ дотор эцэг их гэр бүл өөрөө асар том хариуцлага хүлээж байдаг юм. Үнэн л дээ. Тийм учраас манай хөдөлгөөний нийгэм бол энэ гэр бүлийн боловсрал гэдэг юмд бид маш их гэдэг. Тэр хувь хүний асуудал бишээ. Монгол тусгаар тогтнож, хөгжин цэцгэлж хүн ардан сэтгэл ханамжтай сайхан байх энэ үндэс бол Монгол хүмүүр гэр бүлийн боловсралтай болж аз жаргалтай гэр бүлийг бий болгох асуудал Монголын бүх асуудлыг шийдэх үндэсээ л гэж бидний одоо эрхэм идеал бол энэ л дээ. Энэ дээр тэр төрийн бодлогын асуудал, хууль эрх зүйн асуудал, гэр бүл дүүчлэх төрийн үйлчилгээний асуудал, өшөө гэр бүл зөвлөгөө өгөх төвүүд ажиллаж явах хэрэгтэй. Ерөөсөө одоо тэр Герман энэ төр орнууд ч тийм байдаг шүү дээ. Асуудал гаруул очоод нөхөртөөгөө муудалцах юм бол гүйж очоод тэр байранд очдог байхгүй юу? Тэгээд уурн гарсны дараа нөхөр нь хойноос нь ирээд уучлалт байгаа. За хууль зүйн зөвлөгөө авах юм уу? Сэтгэл зүйчийн зөвлөгөө авах юм уу? Аль юу хэрэгтэй юм гээд тэр зөвлөгөөний нөгөөд тэгээ хоёулангийн гарын барилуулаад тэгээд явна. Бид өнөөдөр яг тийм зөвлөгөө өгдөг төв бид энийг бас сүүлийн олон 10 жил ярьж байна. Харин одоо гэр бүлийн боловсралд олон нийтийн телевиз бие даасан сувгтай болох тухай асуудал шийдэгдсэн. Бидний 20 жил ярьсан нэг асуудал тийм. Гэр бүлийн төрийн тогтолцооны суур тавигдсан. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг байгуулагдсан. Энэ бол бас нэлээд их ажил хийж байна. Өөрөөр хэлбэл нэг үеийг бодоход гэр бүл гэдэг асуудал Монголын бүхний юм тодорхой байр эзлэх явдал нэмэгдэж байгаа. Эндээ бид бас сэтгэл ханамжтай байгаа. Энэ бол төрийн бодлогын нэг том асуудал. Би түрүү хэлсэн. Аливаа нийгмийн арга хэмжээ гэр бүл төвлөрүүлж явуулдаг шинжлэх ухааны болон практикийн юу одоо дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөөсөө хамгийн аз жаргалтай ард түмэн хэмбэ гэдэг Америкийн эрдэмтэн судлаад байгаадын сэтгэл ханамжтай байгаа хүн бол хамгийн аз жаргалтай хүн гинэ. Тэгээ хамгийн аз жаргалтай үндэстэн хэмбэ гэсэн чинь Бутанууд байна гэж. Бид чинь үргэлжил сэтгэл дундуур байд юм байна л да ерөөсөө. Тэгэхээр нөгөө аз жаргалаа яаж чаддгүй? Тийм бэ. Тэгэхээр чинь би өнөөдөр юм яаж ойлгох вэ? Би ийм хэмжээнд байж байгаа нь тагаа сэтгэл бас зөв байх ёстой. Тэр нүүдэлчний соёлын адууны хэрээрээс гэж хонжилын хэрээр жий гэж яадаг чинь бас аргагүй тийм үг байхгүй. Тэг өвгдийн яс өндөрлзүүлэхгүй амьдрнаа гэдэг чинь хамгийн том одоо гүн ухаан байсан байж шүү дээ тийм ээ. Удам судран хайрлах, барих гэд. Гэтэл бид өнөөдөр нүүдэлчний соёлын тэр
мянган жилийн амьдралын туршлагаар батлагдаад гараад ирсэн тэр юм зарим хүн хоцрогдол гэдэг юм, зарим хүн одоо шинжлэх ухааны өөр болсон гэдэг юм маш буруу хандлагатай хандж байгаа байхгүй. Тэр адууны хэрэг эсгэж хөндлөлийн хэрэг гэдэг чинь хамгийн зөв гүн ухаан философи байгаа байхгүй. Та ямар ур чадвар эзэмшиж юу бүтээж юу хийж чадж гэнэ тэрэндээ сэтгэл ханамжтай бай гэж. Тэгэхгүй тэнд хаус зүүдлээ, тэнд ланд зүүдлээд байх юм бол тэр хүн чинь тэгээд гэр бүлдээ чамраас ширгал авцрах юм. Тэр хүн өөрөө чамраас ширгалтай байх юм. Үр хүүхдээ хэн болох вэ гэдэг чинь одоо бодох асуудал шүү дээ тий. Жишээлбэл Японы эрдэмтэн миний танил ярьж ирсэн. Бид 3 хуримтлалын суур тавьж иж үндсэн хөрөнгө авд юм аа гэж. Юу яаж яах гэсэн тэгээд тэгэлж байгаа байхгүй танаахан ядарчааг хэцүүлгээд байх юм. Гудамжаар чинь дэлхийн хамгийн үнэтэй машин, хамгийн их бензин мэддэг машин явж байгаа ингээд надаас тэгж байгаа байхгүй. Тэгээ ямар 3 хуримтлал яадаг гэсэн. Нэгдүгээрт эрүүл мэндийн эрсдэл тохиолдож болох тэнд бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт ур чадвар, мэдлэг одоо миний амьдралын өшөө цааш нь хөгжүүлж сайжруулахад хэрэгтэй тэнд ямар юу. 3-дугаарт яг Япон байгалийн гамшиг ихтэй учраас ийм 3 хуримтлалын суур тавьж байж бид үндсэн хөрөнгө авд юм аа гэж. Нэрээ бас бодгол асуудал. А бид яг аав ээж нь гэр барьж өгөөд өшөө дээр нь малаа тасалж өгөөд тэгээд айл гэр болгоод явж ясан тийм уламжлалтай хүмүүс шүү дээ бид чинь. А гэтэл өнөөдөр одоо ямар юу болж юу? Тэр адууны хэрээр эсхэр гэдэг юм одоо маш их бодох ёстой байна. Хичнээн хүн одоо зээлийн орон сууцанд олцсон. Нүүдэлчний соёл өртөө хүн өдөлдгөө өдтөө юм таргалдгүй гэд. Тэр чинь сэтгэл зүйн хувьд ерөөсөө байнгын дарамтанд байгаа байхгүй. Хамгийн гол. Тэгээд тэндээс ихтэй цаг зарцуулж чадахгүй. Дээрээс нь өөрийнхөө эрүүл мэндэд асар их хохиролтой бас байгаад. Эндээс хүртэл одоо монголчууд ерөөсөө энэ соёлынхан одоо дэвшил тулгамжлалыг бид өртөөлж явж та юу бүтээж юу хийж чадж гинүү тэрэндээ сэтгэл ханамжтай бай. А тэр олж байж байгаа юм нэмэхийн тулд ур чадвараа дэвшлүүл өөрөө хөдөлмөрл тийм ээ энийг бодох. Одоо би гадаадд их олон хараар явж байгаа улсыг би дэмжидэггүй хүн. Одоо манай төрийн энийг бодлогоо эргэж харах ёстой гэж. Явуулвал гэрээгээр явуулаач. Тэгээ цуг бас явуулаач. А гэр бүлийн хамтын амьдрал дэмжээч. Манайхны хамгийн том ярьж байгаа зүйл. Одоо та нар харж байгаа ш 4 сард зам барь цаглагын шугам тат гэж хөөж гаргаад 10 сар хүртэл явж шít. Бүтэн 6 сар өрийнхээ дуу сонсоогүй ханыхан халамжинд нялхраагүй хүн юу хийж юу бодож явах вэ? Дахиад гэр бүлийн хамтын амьдрал дэмжээгүйгээс болоод тэр гэр бүлд үл ойлголцол янз бүрийн одоо нийгмийн өсөлтөл гарах хөрс суурийг бий болгож байгаа байхгүй. Тэр хүмүүсийг авч явж байгаа компани сард нэг удаа юм уу 45 хоногт нэг удаа эхнэр хүүхдийн нэг автобусаар аваачаад нэг хэдэн гэр барьчихад нэг 3 хоног сайхан хань ижилтэй намраачаад тэгээд буцаачихад болж байгаа байхгүй. Эндээс эхлээд эн чин төрийн бодлого ч гэсэн тэр гэр бүлийн хамтын амьдрал дэмжих бодлого орж явах ёстой. Ялангуяа уул уурхаан компаниуд байна. Эндээс бид Монголын эрчүүдийн 40% хөдөлгөөнд хүн амд орцсон байна. Эн чин нөгөө гэр бүлийн салалт, нөгөө гэр бүлийн үл ойлголцол энэ бүх юмд нөлөөлж байгаа асар том хүчин зүйл шүү. Дахиад энэ төрийн бодлого бид орон нутгийн төрийн байгууллагууд анхаарах ёстой. Зүгээр энэ хоёр хүний хувийн асуудал, тэр хоёр салжиг нь, тэр хоёр муудалцаж гин гэж тийм биш. Эцсийн тэрний хоёрын дунд гарсан үр хүүхдийн ирээдүй юу болох вэ? Тэр хэн болох вэ? Тэр хэний амьдралын баталгаа юу болох вэ гэд асар олон асуудал байж байгаа шүү дээ. Эндээс эхлээд гэр бүлийн асуудал гэдэг бол төрийн бодлогын төвд байх ёстой. Баталж байгаа бүх хууль эрэгтэй эмэгтэй хүнд яад нөлөөлөх үү? Гэр бүлд яад нөлөөлөх үү гэдэг үнэлгээ хийгдсэн байх. Тэгжээж энэ асуудлууд шийдэгж явах ёстой. Бидний одоо ярьдаг хөөцөлдөг юм энэ л байгаа шүү дээ. Ийм л юм ярьж явдаг. Үнэхээр энэ асуудал. Япон улсын жишээг ярьлаа. Тэгээд Япон улс мэдээж гэр бүлийн орчин, дээрээс нь хувь хүний орчныг хүртэл төр зэсэг нь бас дэмжсэн. Дээрээс нь сургалтын орчиндөө хүртэл хүүхдүүдийг ёс зүйн хувьд маш сайн сургасан улс байдаг. Багаас нь өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээлгэж өгсөн байдаг. Харин Монголд бол амьдрах ухаан гэдэг боловсролын хичээл ордогч тэр нь яг боддоор яг амьдралтайгаа нийцж гинүү гэдэг дээр бас жаахан санал зөрөлддөг л дөө. Та энэ талаар яг юу гэж боддог вэ? Яг Япон бол тэр үндэсний дэвшил тулгамжлал өртөөлөх асуудал дээр асар их анхаарал тавьдаг байна.
Бид мэдэн ш бүх сургуулийн хаалгаар ороход самуран том баримл хоргон дотор зогсож идэг. Тэрийг хараад уулз гарч байгаа эрэгтэй банд хүн юу бодох вэ? Бүх ихэдээ сургууль цай уух сургуульд явуулдаг тэнхимтэй, бүр профессортай. Тэгжээж үндэснийхэн соёлыг тэнд хадгалж бараг 12 нас хүртэл гадаад хэл үзэхийг хориглож байна. Тэр хүн Япон хэлэн сураад Японоор сэтгэдэг болсны дараа гадаад хэл үзэх ёстой гэж үзэж байна. Бид өнөөдөр ямар байна вэ? Одоо бараг хүүхдээ унамгүй юу гадаад хэл үзүүлэх гээд байна. Гэтэл энэ Монголын газар нутаг энэ өвдөөдсөн энэ мянган жил яаж ирсэн энэ юу энэ галголомтыг өртөөлж явах хүмсээ бид хэрхэн бэлдэж гэнэ үү? Үүнд гэрүүлийн үүрэг хариуцлага юу вэ? Төр засгийн үүрэг хариуцлага юу вэ гэдэг. Би яг тэр оршихуун заяа дайдлахыг ном бичсэн хүн. Тэр номонд энэ хоёр үзэл санаагаа би дэвшүүлсэн. Монгол дархлаатай, Монгол бахархалтай, Монгол хүн төлөвшүүлэх асуудал бол төрийн шударлагын анхаарал тавих гол асуудал, гэрүүлийн ч эцэг эхийн анхаарах ёстой гол асуудал гэдэг. Тэгжээж бид энэ галголомтыг дараа үедээ өртөөлүүлж өгнө. Өнөөдөр их хэлээрэн МВТ-гийн ярьж чадахгүй хичнээн мянган ачаал зай бий болчиход. Хичнээн мянган огтой бид гадаадад бэр болгож явуулчихад. Хичнээн мянган одоо охид минь бие үнэлэх монголчуудын бие үнэлэх газар гэж одоо газар сайг бол яриа болж байна шүү дээ. Эндээс эхлээд 3 сая хүнтэй ард түмэд энэ гэрүүлийн боловсрал, гэрүүлийн амьдралыг дэмжих Монгол гэрүүлийн цаашдын ирээдүг баталгаатай бөгөөд бий болгох энэ асуудал дээр иргэн анхаарах ёстой. Орон нутгийн бүх байгууллагууд анхаарах ёстой. Төр засгийн бодлогоч энэ томоохон суур эзлэх ёстой л гэж бодож явдаг л. Энэний төлөө зүтгэж явдаг л. Төрийн бас байгууллагын тэргүүн хүн дээ. Тэгэхээр одоо гэр бүл дотор эцэг эхийн нөлөө, үлгэр дуурайлал өөрөө хүүхдэд нь яг тойл мэт тусаад өөрөөр хүн өөрөө хүссэн хүсээгүй одоо хүүхэд наснаасаа эхлээд ирээдүйн ямар хүн болох вэ? Бусадтай яаж харьцах вэ? Нийгэмдээ одоо годомжинд явахдаа яах вэ? Гэр бүл дотроо ямар байх вэ гэсэн тэр бүх зүйлийг ерөөсөө л ийм л байх ёстой байна гэдгийг ээж аваасаа сурдаг. Тийм ээ? Ээж аваасаа сурдаг. Тэгээ нөгөө хүн маань хэрвээ их эцэг өөрсдөө тэнд хариуцлагагүй, үргэлж зөрчилтэй, үргэлж маргаантай, хүчирхийл дунд өссөн хүүхэд ирээдүйн яг тийм иргэн болж хүмүүжээд нийгэмдээ дахиад бусдаа түрүүн бид нар хэлсэнчлэн өөрийнх нь үйлдэл нь саараар нөлөөлж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр бид нар энэ одоо гэр бүл гэж энэ хамгийн үнцэнтэй энэ бичил орчин гэдэг зүйл дээр юуг анхаарвал одоо хамгийн зөв юм бэ тий? За ээж аав гэдэг хүмүүс за одоо ингээ сайхан гэр бүл боллоо, хань ажил боллоо, сүрхий өндөр үнэтэй хувь найр хийлээ. Тэгэл дараа нь салччихна. Гэтэл цаана ингээд хүүхэд өнчрөөд үлдчихээн тийм ээ. Тэгээд дараагийн нөгөө салцсан хоёр чинь дахиад цаашаага ингээд бас гэр бүлээ үүсгэх явна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс өнгөрсөн алдаагаа дахиад давтаад байгаа юм зөндөө харагддаг. Энийний цаана нийгэмд дахиад нөгөө нэг одоо бие хүмүүстэй хувь хүмүүс бүрэлдэн бий болоод байдаг. Тэгэхээр энэ болгон бол ерөөсөө хүн өөрөө бас нийгэмдээ одоо хариуцлагатай байх, үүрэг хариуцлагатай байх асуудал бас энд ярьж байгаа. За нөгөө талаар мэдээж хэрэг төр засгийн бодлого одоо тэр эцгийн нөлөөлөл эдэр байгаа л. Тэгэхээр би зүгээр энд юу хүндэх гээд байна вэхээр хэрвээ одоо би залан хүмүүст хандаж хэлэх гээд байна л да. Та хэрвээ ямар нэгэн зөрчлийг одоо гэр бүл дотроо мэдэрсэн бол тэр зөрчлийг хамгийн зөв талаас нь одоо гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцаад тэрийг шийдвэрлэх арга замыг хийхгүй бол тэр зөрчил 1 хоног 10 хоног үргэлжлэх тусам та аз жаргалаа 1 хоногоор 10 хоногоор хороож ийн гэсэн үг. Тэр аз жаргал чинь хороогдож байгаа тэр үед хажууд чинь байгаа үр хүүхэд мөн аз жаргалгүй нийгэм болж ирээдүйн аз жаргалгүй нийгэм болох тэр одоо суур тавигдаад ах юм аа гэж л бодоод байна л та. Тэгэхээр энэ тэр түрүүн одоо тэр нөгөө гэр бүл зөвлөгөө өгөх төв гэж ярьлаа. Гэр бүл зөвлөгөө өгөх төв одоо зүгээр ингээл гадны кинонуудыг чарлаа бас нэг хүмүүстэй уулзаж ярьж хахад гэр бүл дотор ямар нэгэн асуудал гарах юм бол тэр гэр бүл зөвлөгөө өгөх төвийн одоо юун дээр
сэтгэл зүйчдэр яваад очдөг. Тэгээ сайхан урд нь хоёулангийн суулгаж агаад нэг нэгээр нь ингээд сонсоод тэгээ тэр хоёр хүмүүс бол нөгөө нэг юм жижигхэн бичил юмд жоохон одоо тойрогт өөрсдийнхөө манарцсан байсан тэр зөрчил нь айгүй энгийн юм шиг бүр одоо ямар тэмээ юмд бид цаг авав дээ гэдэг тийм сэтгэлийг төрүүлээд тэр хүмүүсийг тэр өрөөнөөс одоо баяр баясгалантай болгоод гаргадаг. Тийм одоо жишг байна те. Тэгэхээр ийм одоо тэр төвүүдийг байгуулахад ер нь хүмүүс хэр бэлтгэгдсэн байдгийн бол нэг. Хоёрдугаарт энэ одоо анхан шатны энэ одоо сургуулиуд, боловсруулалтын байгууллагуудад яг хүүхдүүдэд энэ чиглэлийн сургалтыг өгж зөв одоо тий чиглэлд нь явуулах тэр багш нарын бэлтгэл нь ямар байдгийг бол тэрнээс аюух юм шалтгаална л да тий гэр бүлийнхээ нэг ерөнхий одоо нэг тийм юм яриад нэг заримдаа нэг гэр бүлийн тухай дуу мод дуулуулаад тараачдаг бол одоо уучлаарай л байх байх л да тий тэгэхээр энэ дээр би нөгөө нэг юм боловсон хүчин тэр чадвар юм дээр бас ямар шүү төвшөнд байдгийг бол одоо манай Монголд ер нь тэгэхээр одоо тэнд бол зориудын үнэлгээ хол хийгээгүй учраас би яг тийм юм гэж хэлж мэдэхгүй байна. Зөвхөн ер нь монголчууд чинь яаж яасан гэхээр эцэг нь хүүгээ өрхийн дэргүүн болоход бэлдэж, их нь охиноо айдын мөр болоход бэлдэж яасан. Ийм уламжлал соёлтой хүмүүс л дээ. Одоо бид яаж бэлдэх ёстой вэ? Энэ өөрийн хариуцлага бид хийх ёстой гэвэл яахаргүй хийх ёстой. Тэгэхээр гэр бүлийн харилцааны асуудлаар ер нь дэлхийд маш их судалгаа явуулсан байдаг шүү дээ. Америкийн Дэлэ Карания гэж эрдэмтэн 17 жил судлаад гэр бүлийн харилцааны 7 алтан дүрм гэдэг юм гаргасан. Бид энэ номондоо тэрийг тайлбарласан. Жишээлбэл гэр бүлийн харилцаанд нэгдүгээр тэгэх хэвээр битгий өгүүлж яа гэж. Битгий одоо юу яаж аа? Зэмлж яа. Тэ. Дахин хүмүүжүүлэх гэж битгий оролд. Сайн талаас нь ханиа байнга магтаж бай. Сайн талыг. 5 дугаарт нь үнэн сэтгэлээсээ хайрлж халамжилж бай. Энэ ганцхан эмэгтэй хүн зориулсан биш. Эрэгтэй улстай хүн зориулсан байхгүй. Тэгээд ухаандаа бэлгийн амьдралын тухай мэдлэгээ дэвшлүүлээ. Ингээд яхад тэр хүн энэ бүгдийг бүр судлаад энэ гэр бүлийн харилцаанд яадаг. Одоо гол баримтлах ёстой гэдэг. Гэр бүлийн харилцаанд яадаг нэг юм тэр хэдэн тэр дахин хүмүүжүүл өөрийнхөө хүмүүжлэр нөхрөө байлгад юм авгаагаан байлгах гэж шармайдаг ч юм уу. Тийм ээ? Тэр янз бүрийн одоо тэгэл юм дандаа дутагдлыг олж хардаг ч юм уу. Тэгээ өөрийнх нь тэр бүх юмар ханигаа байлгах гэдэг ч юм уу. Энэ юм гэр бүлийн харилцаанд үл ойлголцол нөгөө юм болгодог нэг том учир шалтгаан байдаг. За энтхийн гүн ухаантан хүний дэлхийн гэр бүлийн харилцааны алтан дүрм гэж байдаг. Тэрний үхэр цугж ууралж цугтаа инээж гэсэн дүрм байт. Яста гоё. Мундаг байц. Тийм би. Ерөөсөө хэрэг анчин одоо цохолтод ирэх юм бол зүгээр л сайхан тайвшираад ингээ сууж яа гэж байгаа байхгүй. Нөгөө реакцэн дууссаны дараа найзад ийм штэ чил юм байхгүй юу гэдэг ингээ ярих хэвээр болохоос биш. Хоёулаа ингээ гадаасчих юм бол тэгээд ерөөсөө. За Монголын гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол архитектурын асуудал. Монголын эрчүүдийн 52% байнга архи хэрэгжилж, 20 орчим хувь архин донд хөвчтэй болсон. Монголд 17 сфертийн үйлдвэр 150-аад архины үйлдвэр ажиллаж байна. 3 сая хүнтэй орнд. Тэгээ боддоо та нар ийм байхад одоо эмэгтэйчүүд архиулаа мөнхөөгөө юун тэр эрчүүд таны хүүхнүүд чинь архиугаад байна шиг лекц онцгороод болсон тэгдэг болсон. Тэгээ чи ягаад архинд орчих гэсэн нөхрөө байгуулах гэж хувааж усаар байгаа би архинд дуртай болчлаа архичээ гэж байгаа байхгүй. Эндээс эхлээд бид хамгийн том анхаарал тавих ёстой бодлого энэ байхгүй. Архины бизнесийг ингэ дэмжиж байгаа нь зөв юм уу? Энийг соёлтой болгох ёстой. Жишээлбэл олон хөгжсөн оронд айл амьдарч байгаа газар шөнийн цэнгэний газар ажилуулдаг хөлтэй байт. Гэтэл манай бүх орон сууцны доор бар цэнгэний газар архи зардаг юмнууд байж байгаа хэвчээ. Тэгээ хоёулаа муудалцахад нөгөө нөхөрсөн гүйж ороо 100 г уужхад орж ирээд хэрэлчээсэн бол алгаддаг болоод ороод ирж байгаа байхгүй. Эндээс эхлээд бид маш их юм бодох ёстой. Би энийг бол төр засаг баян хэлдэг энэ архины хуулиар одоо эргэж. Би анх тэр их хурлын гишүүн байхдаа энэ хуулийг чинь анх барьж санаачилж батлуулсан хүн биш үү? Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт бол үнэхээр миний сэтгэлд хүрдэг. Эндээс эхлээд бид бодох ёстой ч залуу хүн амтай. Бусад оронд шөнийн цэнгэний газар ажиллаж байгаа аж ахуй нэгж хэрвээ хүн өөрийг нь авч явж чадахгүйгээр одоо согдох юм бол тэр хүнийг хамгаалдаг тусгай өрөөт. Тэгээд архийг гаргаад хаалгаа. Манайхын яаж нөхөр карманд байгаа эцсийн
бор мөнгөний автал архитуулаад тэгээ гаргаад хаалга хааш. Оо шин төдөн хүн хөлдөж өгсөн. Тийм архичин тэгсэн гэдэг ингээд яриад байгаа. Эндээс эхлээд бид гэр бүл дээлтэй нийгмийн орчин бий болгохын тулд тал талдаа асар их юм хийх шаардлагатай байна. Гадны соёлын нөлөөнд асар их автагдж байна залуу үе маань. Өөрийнхөө соёлын дэвшил туламжлалын үн сэнийг бууруулж байна. Энийг ч гэсэн бид өөрчлөхгүйгээр бүх асуудал шийдэх аргагүй. Тийм учраас танаа нэвтрүүлэг цаашдаа энэ асуудалд маш их бас анхаарал тавьж тий. Одоо өх ёстой ийм шаардлага байгаа байхгүй юу? Тий. За өнөөдрийн одоо манай нэвтрүүлгийн бас хугацаа ингээд дуусгаж байна. Тэгээ бид гэр бүлийн талаар маш сонирхолтой яриаг одоо би мөнхөөгөөс манай залуучууд сонслоо гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн яг энэ одоо хэсгийг энэ яриаг та бүхэн дахин давтан сонсоорой гэж би бас зөвлөмөр байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас ер нь бол аз жаргалтай амьдрал, нийгэмд стрессгүй байх, амьдрал чинь зөв хэмнэлтэй болох, үр хүүхэд чинь зөв хүмүүжлэлтэй ирээдүйн сайн аав, сайн ижээ, сайн хань болох тэр бүх суурь бол залуу гэр бүл одоо гэр бүл болцсон байгаа гэр бүлүүдийн бүгдээрнгийнх нь бол бас нэг анхаарал таавах ёстой асуудал юм байна шүү гэдг нь бол эндээс ганц хөвгөлөөр хэлчихлээ. Гэр бүлд гарч байгаа бүх шийдвэрийг эхнэр нөхөр шаардлагатай бол үр хүүхдэн оролцуулж байж энэ шийдвэрийг гаргаж байгаа ч гэж би Монголын бүх гэр бүлд одоо уриалмаар. Ерөөсөө монголчууд чинь хаан ухаан, хатан ухаан хоёулангийн төрийн хэрэгт хэрэгжилж хүчрхэг төртөө байсан ард түмэн. Гэр бүлд ч гэсэн гэрийн хэрэгт хаан ухаан, хатан ухаан хоёулангийн хэрэгжилж явах ёстой. Ирчүүд алсыг харж их юм тавьдаг улсууд, бүсгүүчүүд бол прагматик буюу өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гаргадаг улс. Энэ хоёр нэгдэж байж л бид одоо гэр бүлийн шийдвэр зөв байна шүү. Энэ дээр бас залуу гэр бүлийн зориуд нь зөвлөё гэж бодож байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Би одоо бас яг тэр нь оролцох бас ярих дуртай хүн л дээ өөрөө. Тэгэхээр гэр бүл дотор ээж аав хоёр л юм шийдээл идэг бол хүүхэд бол ирээдүйд том хүн болоод ирэхээрээ бусдын шийдлийг хардаг хүн болчдөг. Аав болсон ч гэсэн эхнэрийнхээ одоо шийдлийг хараад эхнэрийнхээ хөтлөгдсөн аав болцсошгүй байдаг учраас хүүхэд байхаас нэгсүүлээд өөрийнх нь санаа бодлыг сонсдог. Харилцан ярилцдаг. Тэр хүүхдийг тухайн асуудал, тухайн юмд өөрийнх нь бодлыг саналын дэвшүүлж шийдэх аргыг өөрөөр нь гаргуулдаг. Ингэж багч гэсэн тэр хүүхдийгээ бид нар ирээдүйн амьдралд бас хөл тавихт нь чухал бас зүйлийг хийж байгаа гэж хийх болно гэж ингэж бодож байгаа. Эхний соёлын бас том юм байдаг шүү дээ. Нөхрийн нэрээр ороод эхнэрийн нэрээр гаргана. Гэр бүлдэх шийдвэрийн маяг шахам хувийг бүсгүүчүүд бид гаргадаг юм аахгүй. Бас өнөөр ямар хоол хийх. Тийм гэнэ. Энийгээ ч гэсэн бид бодож би ямар шийдвэр гаргаад байна. Хань ижил мань юм, хадам төрхөмд мань юм, энэ юм яаж нөлөөлөх үү гэдгээ бүсгүүчүүд бид ч гэсэн бодож явах ёстой зүйлээ гэдгийг би бас одоо ингэ яриад байх юм бол цаашаа явуулна шүү дээ. Тэгээд ер нь бол гэр бүл бол өөрөө зөвхөн нэг за яг ингээд нэг хоол хийж идэл ингээл хүүхдүүдээ сургууль соёлж явуулаад өөртөө ажил хийгээд явдаг тэр бүх процесс үйл ажиллагааны цаан чинь ерөөсө бүхэл бүтэн нэг байгууллагыг нэг компаниг удирдах байгаатай адилхан асуудал хөндөгдөж байгаа байхгүй. Энд чинь менежмент явагдана, харилцаа явагдана, хандлага байна. За тэгээд эдийн засгийн ухаан орно тий. За тэгээд сурган хүмүүжүүлэх, эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, за биеийн амьдрал маш чухал үүрэгтэй. Маш чухал зүйл. Тэгэхээр энэ бүхийг бол ер нь тэгээ гэр бүл гэдэг бол өөрөө насан туршийн боловсрал гэж бас хэлдэг юм байлээ. Тэгэхээр насан туршийн боловсролыг хүн эхнээсээ бэлтгэлтэй орох юм бол бид бүхний амьдрал аз жаргалаар дүүрэн байх юм байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн бас нэг түлхүүр үгийг би бол EV гэж харлаа. EV. Ерөөсөө л эвтэй ийтэй байна гэдэг нь зүгээр ямар ч асуудлыг
одоо асуудал гараад ирэнгүүт эвтэй байна гэж чимээгүй дарахтай биш. Тэрийг эвтэй байхад санал бодлоо нийлсэн, энэ санаа бодол нийлсэн ийм сайхан жаргалтай гэр бүлүүд Монголд минь одоо улам их болоосой гэж ингэж үсээд өнөөдрийн нэвтрүүлгийг бол өндөрлөе гэж бодож байна. Тэгээ энэ дээр би бас нэг нэмж хэлэхэд энэ сая одоо би мөнхөө гоогоос сонслоо л да тэр Монголын гэр бүлийн ширээний ном гэдэг. За би бол энэ мөнхөө гоог харчаад юм уу ямар нэгэн юмыг сурталчлах гээгүй. Үнэхээр би бол яг өөрөө аав нэнийг 25,000 төгрөгөөр зарж байгаа гэсэн тий. Тэгэхээр энэ номыг аваад та бүхэн гэртээ ер нь ном бол өөрөө аюу тум эрхэм бэлэг байдаг шүү дээ. Энэ хүүхдийн баяраар гэр бүлэндээ бэлэглүүл яасан. Гэхдээ надад бүр тийм аюух юм бодогдлоо. Тэ ингээд энийг энэ одоо энэ хүүхдийн баяр гэл ингээл нэх их чихэр боо ингээл хүүхдүүдэд бэлхуулаад өгч байгаа. Айл нэг одоо хөөрхөн те ном аваад өгчөөсөн энэ байгууллагууд. Хүүхдэдтэй нь бас багш болно шүү дээ. Хүмүүстэр одоо тэр яахан жирэмсэн эхнэрээ яаж адамжуулах уу одоо сая төрсөн хүүхдээ яаж хүйсгийн цэвэрлэхүү яаж хамрын цэвэрлэхээс эхлээл ерөөсө бүх юм байгаа. Тэн дээр байхгүй юм нэгч байхгүй. Гуралтай хоод яаж хийх вэ? Котлет яаж хийх вэ? Яатсан хайруулын тавга яаж цэвэрлэх үү гэдэг ерөөсө бүх юм байна. Эмнэлгийн ухааныг бүр зааж зөвлөсөн. Тэгэхээр энэ гэр бүлийн баг одоо бүх хүмүүсийн гишүүдийн одоо амьдралын хэрэгцээний ном байх юм байна. Тэгэхээр энэ гоё ээж аавтайгаа яаж харьцах вэ? Эмээ өвөөгөө яаж халамжлах вэ гэж байж байгаа. Тэр энэ гоё номыг бас манайхан аваар уншаарай. Бид бас авч уншин бид аавна. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа ингээд өндөрлж байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн энэ хүндсэн асуудлыг маш анхааралтайгаар сонсож амьдралдаа ажил болгоорой. Мөнхөөгөө одоо бидний урилгыг хүлээж авсан мөнхөөгөөдөө хамтран үйлсэн найруулагч Жагаадаа баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид нар нэгэн ураа хэлдэг байгаа. Хотын соёл биднээс мөн танаас. За баярлалаа.